хадгалж дараа нь сануулдаг юм байна лээ. Тэгээ арталтаа юм госоцогё умэдэдо гозаймас гэвчсэн. Энэ болохоор төгслийн баярын мэнд хүргэе гэсэн үг. Юу ч аригато гозаймашта гэд баярлаа гэвчсэн. Япон хүний соёлын хувьд ямар нэгэн хүнд баярлсан талархнаа илэрхийлж тэр хүн нь өөртөө удаан хугацаанд хамт байхгүй болж байгаа үед ч юм уу сургуулаа төгсөж байгаа хамт ажилтг хүн ажлаас гарч байгаа үед баярлсан сэтгэлээ хамгийн илэрхийлдэг санагдсан. Тэгээд энэ зургуудаа бүгдийг өөрсдөө зурсан байлээ. Тэгээд ийм цагаан дээр нэмээд надад нэг манай байрны оюутнуудаас такояки хийдэг ийм шаргач өгсөн. Такояки гэдэг нь юм 8 алжины хөлийг хэрчээд дотор нь гадна талаар нь бөөрийнхий гурил өндгөөр бүрдсэн юм бөөрийнхий хоол байдаг. Тэгээд тэр такояки шаарддаг юм би өгнө. Монголд авчираад гэртээ ирээд залгаал будсан. Тэрний яагаад вэ гэх юм бол Монголд 220 хуулиар гэрийн цахилгаан хэрэгсэл ажилладаг. Японд 110 хуулиар ажилладаг. Тэгээд Японоос цахилгаан хэрэгсэл авч байгаа үедээ бас тэр 220 хуулиад ажилтгүйг сайн шалгаж авах хэрэгтэй. Миний хувьд бэлэг байсан учраас надад шалгах боломж юусоо олдоогүй. Тэгээд авчираад залгасан чинь будсан. Энэ дотроос би бас нэгийг уншиж үгэй. Алийг унших вэ? Эйгэ-сан, соцугё омэдэто гозаймасу. Реку委員会からお風呂掃除や、3年間大変お世話になりました。これからも元気に頑張ってください。